Газрын засны үн ерөөхдөө өссөнтэй холбоотойгоор тээврийн үйлчлэгээний одоо салбарт ерөөхдөө ямар хөө өөрчлөлтүүд орж ирж байна. За Монгол улсад сэрийн их хэмжээний нөлөө үзүүлж байгаа цаашдаас үзүүлэхээр дүр зураг харагдаж байгаа. Сая 3 сар 4 сар дээр түлшний үн өссөн. Дэлхийд дахин дээр ер нь бензин тосны тасалдалж шалтгаалаад манай Монгол улсад шууд нөлөө үзүүлэхгүй ч гэсэн явандаа энэ маань үнэнд нөлөөлөх замаар нэлээ нөлөөлж эхэлсэн. 3 сарын ихээр хятад бүгд найрамд хятадд улсын ирж байгаа усан онгоцнууд бүгд үнэ нэмээд эхэлсэн. 3 сарын 21-нд дахиад үн нэмсэн. Нийтдээ бол энэ 70 тээврийн үн нь бол нийт 10 орчим хувиар нэмэгдсэн ийм дүр зурагтай байна. Энэ өөрөө манай тээврийн эдийн засагт бол шууд зарлуулаад өсөд гараа явчихдаг. Дээрээс нэмээд манай автотээврийн асуудал байгаа. Улаанбаатар төмөр замын асуудал ч гэсэн аль аль нөгөө дизель түвшүүдээр ажилладаг болохоор энэ зарлууд манай үйлчлэгээний тээвэр логистикийн зарлыг бол нэлээд өсгсөн юм байгаа. Та бүхний мэдж байгаа Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны судалгаа гэдэг 100 төгрөг бараад 1030 төгрөг нь тээврийн логистикийн зардал байна гэдэг. Дэлхийд дээр энэ бол нэг 10 орчим хувьтай. Тэгэхдээ одоо байгаа 30-н дээр нэмэх нь ахаад энэ түвшний зарлууд үүж болохоор энэ манай Монгол улсын хувьд нэлээд жоохон муу баргаар мэдээ. Тийм учраас бид нар аль бол барааны үнийг тээвэр логистикийн үнийг нэмэхгүй тулд одоо нэг эргэлтүүдийг сайжруулах, аль хурдан хугацаанд барааг эргэлдүүлэх, бусад янз бүрийн зарлууд гаргахгүй байх. Энэ тал дээр анхаарал ажиллаж байгаа. За сүүлийн мэдээлэлээс харахад Монгол улсын ерөнхийлөгч бас Казахстан улсад хийсэн айлчлалын өрөөнд бол хоёр улс худалдааны одоо шинэ дөт зам байгуулахаар санал нэгдсэнийг бол мэдээлж ирсэн. За Оросын холбооноос бол мэдээж дамжих бах. Энэ дөт замын хувьд бол ерөнхийдөө ямар боломжит хувилбарууд байгаар урьдчилсан байна гэж байна. Ерөнхийдөө Казахстан маань манай ах дүү улс гэж ойлгоно. Бид нар нэгэн цаг үед энэ эзэн түүнийг бас хамтаа байгуулад бүтээгээ явж исэн юм ах дүү улсууд маань. Бид нар дээр бас юм илгэмсэг дотн альва нэг асуудлыг шийдэхэд хүлээж авдаг энэ байдал маань бол Монгол улсад бас их хэрэг нөлөө үзүүлэх ёстой. Дэлхийн өнөөдрийн байдлаар геополитикийн нөхцөл байдал бол нэлээд хурцсан, эндийн дайны галт үргэлжлсэн байдалтай ингэж байгаад байна. Европ чиглэлдээ бол манайх Оросоор дамжуулаад, Белорусоор дамжиж гардаг ганц гарц бай. 70 гаар бол бид нар нэлээд урт замыг урт хугацаанд өндөр төлөвлөлтөөр тойрч явдаг юм зам бай. Гэхдээ Хормозын хоолой болон Улаан тэнгисийн асуудлаас болоод далайн зам маань бас тийм эрсдэл багтай зам биш болсон. Ийм учраас бид нэг дундаж коридор буюу хятадаар бол бүсбаа зам гэдэг өрөмчөөр дамжаад дундад Станы 5 улсууд цаашаа Азербайджан, Турк, тэгээ Европын холбоор энэ замыг бид нэр одоо нэлийн хуучин бол байсан. Гэхдээ өндөр өртөлттэй болохоор бид нар ашигладаг байсан. Энийг бол нэлээ ахиулж ашиглах хэрэгтэй. Манай зам тээврийн яамнууд, гадаад харилцааны яам, ерөнхийлөгчийн дамын газрын баг бас энэ дэр нэлээ санаа тавьж ажиллаж байгаа. Энэний хүчинд бас автотээврээр явах харилцан хилцээр гайлын бараа бүтээгдэхүүнийг шууд нэвтрүүлэх энэ хилцээрүүдээ ингээд эхнээсээ байгуулан явж байгаа. Тийм учраас энэ дунд коридорын асуудал бол ирээдүйд манай улсын нөөцний гарц маань бусад улстай харьцах гарц маань байх юмаа гэсэн үүднээс бид нар энэ чинь хандаж ажилладаг. Евразийн улс орнуудтай байгуулсан чөлөө худалдааны одоо хилцээрээс 7 дугаар сарын 1-ээс байна одоо хэрэгжиж эхлэхээр байгааг бол мэдээлжсэн. За энэ хилцээрийг амжилттай хэрэгжүүлж ер нь худалдаа гүр дүнтэй те идэвхтэй байлгахад хоёр улсын тээврийн одоо хүчин чадал мэдээж чухал яригдах. Үүн дээр ямар боломжууд байгаа? Евразийн хэлцээрийн нэг гол зүйл нь бол манай бараа бүтээгдэхүүн Оросын албаны улс болон бусад Станы 5 улсууд татваргүйгээр нэвтрэх асуудал. Тээвэр логистик бол угаасаа бид нар байг тээвэрлэж ирсэн. Тиймээс импортоор байнга авч ирсэн. Энэ маань баг нэмэгдэх тал руугаа явах бах. Тэгэхдээ бид нар бол одоо эрхүүгээр дамжаад Новосибирск дамжаад Казахстан улсын Павлодар урагшаага эргэж орж энэ дундад Азийн зах зээл, Оросын Сибирийн зах зээл руугаа ингэж нэвтэрч байгаа. Энэнийг бид нар аль болох нөгөө товчлсон хэлбэрээр манай цагаан нуурын бомбд байна. Энүүгээрээ цаашаа шууд Казахстан руугаа ойрхон гарах хэвээр. Энэ 3600 км-ийг 1600 болтол нь багасгаж байгаа энэ хэлбэртэй. Хоёрдугаарт нь миний ойлгосноор Казахстаны гадаад хэргийн сайд нар манай гадаад хэргийн сайд болон удирдах албаныхаа энэ Казахстантайгаа хамгийн богино холбогдох энэ
замын асуудлыг нэлээд ухстай ярьсан. Орос албаны улсаас бас үгүй гэсэн таталцаа хариу аваагүй юм байна гэсэн ойлголт сая Казахстаны ажилчлаас ойлгосон. Тэгэхээр энэ замуудыг нэгээд явах нь манай энэ нөгөө Евразийн эдийн засгийн холбоонд орох интеграцийг нэлээд түргэтгсэн ийм чухал арга хэмжээ болно гэж бодож байгаа. Олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалцч гэдэг юм уу те. Тээвэр логистикийн нөхцөл байдал ерөөдөө сүүлийн үед бас ямархуу өөрчлөлтүүд гарч байгаа. За магадгүй Тянжины бомбд дээрээс одоо Монгол руу ирэх ачаа тээвэр дээр саатал бэрхшээлүүд бас үүсэж байгаа гэдэг талаас бол. За ер нь бол Тянжин дээр үе бол бүглэрэл дүжрээ үүсдэг. Яагаад гэвэл энэ нэгдүгürt нь ковидын үеэс ахуулаад явсан, хоёрдугаарт нь улс төр геополитикийн хуршуудын болон бусад улсуудын тоглолт байдаг. Энэ жилийн хувьд бол Тянжин дээр 2300 орчим шингэлэг одоогийн байдлаар байна. 2000 дотроо байхад нь бол ердийн манайхан өөрсдөө эргүүлээд ингээ гаргаа явуулждаг. Одоо бол нэг 4-5 сараас ихтэй зуны нөө эд бүтээн байгуулалтын үйлрэлийг хэлдэгтэй холбоотой ачааны урсгал жоох нэмэгдэх талтай. Гэхдээ сая нөгөө том төслүүд маань зогссонтой холбогдуулан энэ жил тийм ч ихээр бас нэмэгдэхээргүй ийм хандлага харагдаж байна. Хоёрдугаарт манай эдийн засгийн өөрийнх нь нөгөө хүчин чадал маань бас нэлээд агссан байдалтай. Одоо нодлон бол хүнсний бараа бүтээгдэхүүн 10 сарда нэг 10-15 чиглэг захидаг байсан бол энэ жил нэг 3 чиглэг захиж байгаа импортын аж ахуйн нэгжүүд байх жишээт. Тэгэхээр нэлээд агссан байгаа энэ үед энэ Тянжины бөглөрөл маань ерөнхийдөө гайг байх. Тэгэхдээ энэ дээр бас нэг юм ярих нь Тянжины бөглөрлөөс гадна одоо бид нар бол шатшаатандаа хятадын төмөр зам, гайл, далайн тээврийнхэнтэй ингээ харьцдаг. Ковидын үе шиг ингээ гадаад харилцааны ямар зөвхөн харьцдаг гэдэг юм асуудал байхгүй. Шатшаатандаа болгоод нэлээд амжилтанд хүрээ явж байгаа. Гэхдээ Улаанбаатар хотынхаа дэд бүтцийн асуудлууд одоо яг манай хоолой дээр тулцсан байна. Замын үед дээр бид нар 2000 чангалыг яг нэг дор хүлээгээд авах чадал маань бас ховор. Тийм учраас хуурай бомтын асуудал маш их чухал. Энийг манай төр засгийнхан бас өнөө маргааш шийдэх ёстой. Энэ бол улсаас мөнгө гарахгүй хувийн хвштэй өөрсдөө хийгээд дөөр хувийн хвшин концессор явах гэж байгаа. Хоёрдугаар асуудал нь энэ Улаанбаатар хотын нэгдсэн терминал зүүн бүсэд туушин компани бүтээн байгуулалттай 100% хувийн компани энэ дээр явж байгаа. Баруун талд болохоор Хүннү хотын терминал гэж явж байгаа. Гэхдээ Хүннү хотын терминал нь бас жоохон шийдвэр гаргалтын дээр нэлээ асуудалтай болсон. Иймэрхүү хэлбэрт явж. Гуравдугаар асуудал нь тэр нөгөө импортоор ирж байгаа чиглэлүүдийг тээвэрлэх богоны хомсдлын асуудал. Улаанбаатар төмөр зам маань ерөнхийдөө нэг 700-аас дээш богонтой байж импортын асуудал ямарч асуудалгүйгээр авцардаг болвол энэ жил бол нэг 100 гаруй хон богонтой болсон. Яг бол агтлагцаар 12 жилээс дээш болохоор ашиглалтын шаардлага нийцэхгүй. Энэтэй холбоотой бооны хомсдол маань энэ жил бас нэлээд үүсэхээр юм байна. Тэгээд энэ асуудлыг бид нар шинэ жилийн өмнө цагаан сарын өмнө нэлээд ярьж байгаад автотээвэрлөө шилжүүлээ. Автотээврийн терминалуудыг замын үдэд бариад Улаанбаатар хотод бас хугацаа алдахгүй 50 богоноор ордог ийм шинэ терминалуудаа байгуулах гэх мэтлэг. Хувийн тулгуурсан бүхэл бинос болцоогоо одоо хангаал ажиллаж байна. Тэгэхдээ энэ дээр төр засгийн дэмжлэг бас хэрэгтэй. Яг гэвэл хоёр хөрш маань бусад 3 дахь улсууд маань бүгд төрийн дэмжлэгээр тээвэр логистикийн дэд бүтцийн асуудлуудыг шийддэг. Яг энэ жишгээр л бид нар явах хэрэгтэй. Ерөнхийдөө манай Монгол улсын экспортын асуудал бас нэлээд хурцаар тавигддаг. Экспортын дээр бид нар нэг цонхны бодлого харж чадахгүй бас болоод бит хэмжээгээр нүүрс маань төмрөө өдөр маань өсөд идэг боловч орж иж байгаа боловч урсгал маань бага хэвээрэл байдаг. Тэгээд тэрийг бид нар бит хэмжээгээр л нөхөд яваад энийг бид нар нэг улс юм бол нэг цонхны бодлогоор бас авч үзэж ажиллах хэрэгтэй. Урд хөрш маань ихэнх параметрын импортыг худалдаж манай уул уурхайн бүтээгдэхүүн худалдаж авч байгаа боловч дөрмөн тодорхой байх юм бол бид нар дээшээ үнэтэй байна уу доошоо үнэтэй байна уу энэ дэлхийн зах зээлийн индексээр шийдэж байгаа болохоор нэг их нөлөө үзүүлэх нь бага. Бид нар өөрсдөө дотроо нөгөө үнэ болгож уралдаж буулгаж одоо сонгуулийн амлалт хэлбэртэй тий компаниуд маань гадныхны эзэмшилд орж байна маш их. Гэвч энэ ийм асуудлаас болоод үнэн дээр бид нэр тогтсон байж чадахгүй. Энэ маань манай Монгол улсын экспортын орлого дээр маань их нөлөө үзүүлж байна. Хоёрдугаар нэг ярихыг хүссэн манай зэсийн экспорт манай үнэнч нөлөө өссөн, бид хэмжээнд нөлөө өсөж байна. Тэгээ энэ дээр бид нар бас улсын төв контрол хэрэгтэй. Яагаад гэвэл орлого маань урагшаа гараад явчихдаг. Одоо ойлгоход нар бол урагшаа гараад явчихдаг. Хідэн төгрөг яаж
хэдэн доллараар зарагдсан. Энэ маань бас нэг тодорхой бас байгаа даа. Тэгэхээр энэ дээр хяналтаа тавьчих юм бол энэ бол боломжтой. Гуравдугаарх нь миний түрүүний ярьдгаар манай дэд бүтцийн асуудлууд дээр төр нь одоо өөрөө хөрөнгө оруулаад хийж чадахгүй бол хувийн хвшилтэд боломжийн нэ гэдэг ч гэдэг газрын нэ гэдэг тавиад өгч хэрэгтэй. Газартай байхад хувийн хвшлүүд өөрсдөө гаднаас хөрөнгө оруулалтаа татаад өөрсдөө эрсдлээ өрөөд энэ тээвэр логистик асуудлыг зэгцлэх боломж нь байна. Энэ дэд бүтцийн асуудал бид нэр шийдэхгүй бол манай Монгол улсын транзит тээвэр буюу Орос, Хятад, Европ, Азийг холбосон энэ коридор маань өөр ямар ч ашиглалтгүй зүгээр захын нэг хоёр тосгоныг холбосон хэмжээний л ийм зам болчих гээд байна. Тийм учраас энэ хоцроглоосоо бид нэр гүйцэж гарахын тулд хин илүү идэвх санаачлалтай ажиллаж байгаа хувийн хвшил илүү их байгаа байхгүй. Нөө поинтууд олж харж ажиллаж байна. Тэгэхээр хувийн хвшилтийн боломжийг гаргаж өгөөсэй гэж шин засгийн газар болон энэ их хурлын гишүүдээс хүсэх байна.